Манай засгийн газар одоо 100 хоногийн хугацаанд бол энэ санхүүжилтийн асуудал дээр ямар нэгэн гацаагүйгээр урагшлуулж болж чадсны үр дүн бол гарсныг бас өнөөдөр хараад их баяртай байна. Ажил их хурдтай шуурхай явж байна. Saturated gas plant буюу хансан хийм байгууламжийн de-ethanizer гэдэг одоо 39 м өндөртэй 80 гаруй тонн жинтэй ийм одоо цамхгийг одоо суурьлуулалтын ирригшний ажил явагдаж байна. Энэ ямар ач холбогдолтой? За энэ болохоор нэрлэгийн цамхгуудаас гарч байгаа одоо хөнгөн нийтлэх хийнээс этаныг ялгаж авах C2-ыг этаныг ялгаж авах ийм үүрэгтэй байгууламж байгаамаа. Бүтээн байгуулалтын ажил бол идэвхтэй эрчимтэй үргэлжлээд явж байна. Тийм учраас цаашдаа олон улсаас ирэх энэ нэрх тоног төхөөрөмжийг замун үйл дээр одоо аюулгүй оруулж ирж одоо энэ газар дээр нь байршуулахад нь зам тэриймээс дэмжлэг үзүүлэх ийм асуудал байгаа. Төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тэр хуулийн гарцыг нээж өгсөн. Тэгэхээр энэ төслүүд маань хугацаанд орно. Магадгүй энэ үүдийг санаачилж батлуулаагүй бол энэ төсөл маань 5-6 жил цаашаа хугацаа сунна. Үүнийг дагаад одоо төсөв төртгөн нэмэгдэн тийм ээ. Ийм хүндрэлүүд гарах байсан. Энэ хөдөлсөлтэй холбоотой гүйцэтгэлийн санхүүжилтийг бол төсвөөс салгах хуулийн төсөл байсан. Дараагийнх нь болохоор нийт 16 блок сав газарт хайгуулын ажил хийхийг одоо олон улсын тендерийг зарласан зэрэг нь бол одоо энэ хөдөлсөлд ямархуу анхаарал тавьж байгааг харуулж байна. Энэ газрын төсний боловсруулах үйлдвэрийг ерөнхий сайдын одоо бүрийн хяналтанд авж байна. Тэгэхээр энийг бол одоо олон сайд нарын дунд энэ удирдлагуудыг болоод энтгэх талыг энэ чинь хоёр улсын хоорондын стратегийн түншлэлээр хилцэж байгаа том одоо хэлэлцээрийн үр дүн бий болсон ажил. Одоогийн ерөнхийлөгч ерөнхий сайдаар ажиллаж байхдаа энэ ажлыг эхлүүлсэн. За сар болгон одоо энэ ажил дээр ерөнхий сайд байхдаа анхаарч ажилладаг байсан. Яг энэ жишгийнхэн дагуу бол би ерөнхий сайдын бүрийн хяналтанд авна. Дээрээс нь ерөнхий сайд бол одоо энэ үйлдвэрийн бүтээн байгуулалттай сэтгэл хангалуун Монгол улсад одоо бас эдийн засгийн нэг том түвшиг тулгуур бий болж байгаа, шинэ техник технологи нэвтэрж байгаа. Энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын төслийг дагаж мөн шинэ одоо үйлдвэрүүд шинэ мэрэгжилт одоо мэдлэг бий болж шинэ мэрэгчлүүд бий болж байгааг хараад бол одоо бас маш их сэтгэл хангалуун байж ирэх нэгд өдрийн хурлаар одоо хүндрэлтэй асуудлуудыг шууд авч хэлэлцэн. Дээрээс нь үйлдвэр технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлээ. Шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг татварын хөнгөлт бусад одоо хураамжийн хөнгөлтүүдээр нь дэмжлэг үзүүлээ. Энийг бас энэ асуудлыг бас сангийн сайдад бас өнөөдөр чиглэл болгосон. Яаралтай үйлдвэр технологийн парк болох ёстой. Үйлдвэр технологийн парк болгосноор үйл хөдлөх болон одоо газрын дотроос 5-10 жилээр бүрэн чөлөөлөгдөнө. За мөн одоо нэмэгдсэн үртгийн албан дотор, орлогын албан дотроос төлөх хугацааг 4 жилээр хойшлуулах гэдэг ийм боломжтой. Тэгээ энэ бий болж байгаа аж үйлдвэрийг одоо бид нэр энэ асуудлыг авч шийдэх үс болоод өнөөдөр ашиглалтанд орцсон энэ офисын буюу үйлдвэрлэлийн бус барилгууд нь үйл хөдлөлийн татвар руу одоо хамрагдаад төсөл ажилтнанд ороогүй байхдаа татварын харилцаанд орцсон явж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бид нар бас зөв зохистой шийдэж өгөх шаардлагатай байна. Ерөнхий сайд бас чиглэл өглөө. Project Монгол Улсын ерөнхий сайдын ивэл доор одоо хүчин чармаалтын дор цаг хугацаанд нь дуусгахын тулд бид бүхэн бүрэн итгэлтэй байгаа. Тэгээ Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөг мөн Идэх улсын ерөнхий сайд Нарендра Модины үзэл санаанд одоо ингээд Монгол Улсад биелэлээ олно гэдэгт би бол итгэлтэй байна.